Сүүлийн 1 жил ер нь өмнөхөөс илүү харагддаг болсон. Ганцаараа байхад. Үнэхээр хэцүү байгаа. Үүлийн үр хаалга андардгүй гэлцдэг. Та үнд итгэдэг. Гэхдээ хин нэгэн хийсэн үйлдээсээ мултрах гэж оролцсон бол яах вэ? Ой, цаасаа тааж. Энд ярилцах харин жоо сони юм шүү. Ари тохиомж юм уу? Тийм, жоо юм шүү гэдэг. Бол яах вэ? Зүгээр өөр тийшээ жоохон уянтан угаад зогсох. Хөнгөө бац. За тэгээд юу вэ? Аюултай. Таадаа миний ярьж байгаа юм зүгээр ойлгох хичээгээрэй. Би одоо энэ өөрт тохиолдоод байгаа юм дээр бол сэтгэл зүйчдэр очсон. Тэгээ бас цагдаа дээр бас очих хандсан. Тэгээд ер нь нэмэр болов. Гол юм нь би нэг сүүлийн 1 жилийн хугацаанд хийм хараад байгаа. Хэмбэ? Яг энэсээ болоод тэгэл ажил төрөлдөөч нэг төвлөрч чадахгүй. Тэр байн хартаараа л нэг. би үл яг энэ дээр тайлбарч юм уу зөвлөөч юм уу өгөхөд бол хэцүү юм байна. Яг энэ тал дээр бол маш сайн тайлбарлаж чадах тийм зөвлөгөө өгч чадах нэг хүн таньдаг хүмүүс бол байгаа. За. Тэгээ хэрэг өөрөө завтай бол хоёлаа маргааштай багтаа тэр тийш явах зүг баг гэж бодчих. Маргааш тэгээд маргааш. За. Удган өвлөн Увс аймгийн цагаан хайрхан сумын нутаг буюу Хан хөхийн нурууны ард Малчин айлын 10 дахь охин болж мэндэлсэн. Ингээд анх 2007 онд өвөг дээдсийнхэн олон үе дамжиж ирсэн онгод тэнгэрийг хүлээж авсан. Ингэснээрээ онгод тэнгэр зүм бэлэг өвдөс чадвараа сөрөх зорилгоор Монголын зүм бэлгийн тулаанд 4 тэмцээнд амжилттай оролцож 2-д баяр эзэлсэн. Хүн эсвэл бүр нас урсан хүн. Хэрвээ нас урсан гэж үзэхэд 6-7 хүний тийм хүн хамтарч одоо амь насын бүрлэхэд оролцсон хүн бол Түүнчлэн шилдэгүүдийн шилдэг зүм бэлэгч Тэн тулаан мөрөдлөгтэй тэмцээн мөн цаашдаа Украины олон улсын зүм бэлгийн тулаанд 2013 онд оролцож байсан. Шаманка из Монголии Удган Оулен. Певна актриса.